Бүгдээрээ сайн уу? Шинэхэмжлэгтэй тавтай морил. Өнөөдөр хэдүүлээ дахиад л Бекмийн гэр бүлийнхний талаар ярьцгаах нэ. Та бүгд мэдээд сонирхож байгаа бах. Энэхүү маргааныг тойрсон ямар шинэ мэдээллүүд интернет дээр гарч ирж байна. За түүнээс гадна Бруклин Бекмийн хийсэн мэдэгдэл яг 100% факт уу? 100% үнэн гэж хүлээж авч болох уу? Энэхүү мэдээлэл гарснаас хойш интернет дэх хүмүүсийн үзэл бодолд хэрхэн нөлөөсөн бэ гэдэг ч юм уу энэ талаар бол мэдхийг хүсэж байгаа ах гэж бодож байна. Ер нь бол энэхүү statement буюу энэхүү Бруклиний мэдэгдэл гарснаас хойш интернетийн хүмүүс бол утгаараа солиорч байна. Миний ашигладаг бүхий сошиал платформ дээр энэхүү мэдээллүүдийн талаар Бруклин Бекмийн гэлээ за Дэвид Бекминд ямар хариу үзүүлсэн бэ гэдэг ч юм уу. Янз бүрийн иймэрхүү өөрсдийнхөө бодлыг ярьсан, шин мэдээллүүд гаргаж ирсэн хүмүүсийн бичлэг, янз бүрийн бичвэрээр дүүрч байна. Түүгээр зогсохгүй вебсайтууд хүртэл өдөрт бараг 5-6 мэдээ гаргаж байна. Тийм учраас та бүгддээ сүүлийн үеийн шин апдейтүүд юу байна тэрнийг хүргэх гээд ингээд сууж байна. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. За энэхүү бичлэгийг эхлэхээс өмнө нэг залруулах хэлээдхий юу гэхээр өмнөх бичлэг дээрээ би Бруклин болон Никола хоёр өөрсдийнхөө хурмын ширээн дээр Наоми болон найны Сандратайгаа хамтдаа сууж исэн гэж ярьж исэн. Тэгвэл тухайн найны Сандраг нь би ярихдаа имэн гэж зөв ярьсан хэрнээ яг эдит хийхдээ асагч Сандра гэдэг ингээд биччихсэн байна лээ. За тэрэн дээр бол та бүгд намайг уучлаарай. Бичлэгийг эхлэхээс өмнө энэхүү залруулгыг хийсэн зүйтэй байх гэж бодоод хэлж байна. За одоо ярианыхаа гол сэдв рүүгээ орцгоё. Бруклин энэхүү мэдээллийг хийснээс хойш янз бүрийн хүмүүс интернет дээр гарч ирж өөрсдийнхөө үзэл бодол, гаргалгаа, тайлбаруудыг хийж байна. За тухайлах юм бол хуульчид, хэвлэл мэдээллийн ажилчид, сэтгүүлчид, иймэрхүү ховж ярьдаг хүмүүс, за хувь хүмүүс, түүгээр зогсохгүй олон нийтийн нийгмийн сэтгэл зүйг судалдаг мэрэгчлэтнүүд хүртэл өөрсдийнхөө гаргалгаа гаргаж ирж ярьж байна. За тэгвэл энэхүү мэдэгдэл дунд маш хүчтэй, маш их олонний анхаарлыг татсан нэг зүйл байгаа нь бол яалтчгүй нэртэй холбоотой асуудал байгаа. Бруклин бол мэдэгдэл дээрээ хэлжсэн өөрийнх нь нэртэй холбоотой эрхүүдээсээ татгалцахыг аав ээж хоёр нь тасралтгүй дахин шаардаж сүүлдээ бүр түүнд хахуул өгөхийг хүртэл оролдсон гэж. За тэгвэл үүнтэй холбоотой хуульчид өөрсдийнхөө гаргалгааг болон тайлбаруудыг хэлж байна. Lawyer's response to Brooklyn Beckham's legal notice. Let's talk about the claim that the Beckhams tried to get Brooklyn to sign over the legal rights to his name. So when a last name becomes a global brand, it's no longer just a name, it's a trademarked asset. Тэд юу гэж ярьж байгаа гэхээр Beckham гэдэг нэр бол зүгээр нэг овог биш юм аа. Энэ бол бүхэл бүтэн худалдааны тэмдэг болчихсон брэнд болчихсон зүйлээ. Энэхүү нэртэй холбоотой маш их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Хэрвээ Никола болон Бруклин хоёр шүүхтэр очлоо гэхэд хизээж энэ бол хүүхдүүдний юмаа гэж шүүх хүлээж авахгүй. Тэднийг нэр хамтран эзэмшигч гэдэг өөр статустай орох учраас энэхүү статус дээр үндэслэн тэдэнд янз бүрийн нэхэмжлэх эрх үүснэ гэж байгаа аахгүй юу. Тийм учраас энэхүү нэртэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Тэглэж Виктория болон Дэвид хоёр ч олон нийтийн өмнө 40 жилийн хугацаанд нэр хүндээ хадгалж ирж байгаа хүмүүс. Тэд 25-30 жилийн хугацаанд өөрсдийнхөө байгуулсан гоо сайхны салбар, загварын салбар, үнэртэн, спортын салбар гэх мэтчлэн олон салбаруудад эхлүүлсэн бизнестэй хүмүүс. Тийм учраас хуулийн мэдлэг Бруклин болон Никола хоёроос муу байв гэжтэй. Тэд бол аль үжиний хуулийн зөвлөгөө авчихсан учраас ийхүү урьдчилан сэргийлж ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаамаа. Энэхүү нэртэй холбоотойгоор Никола болон Бруклин хоёр гэрлэлтэд батлуулснаар нэртэй холбоотой эд хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө, хувьцаа, бизнесийн хувьцаа, зарим бизнесүүд, орлого, за энэ орлого нь одоо олж байгаа орлого болон ирээдүйд олох орлого, бусад хөрөнгө, бусад хувь хүртэх орлого гэх мэтчлэн маш их хэмжээний хөрөнгө мөнгө яригданаа. Никола ч нь болохоор одоо Бруклинтэй гэрлэлтэд батлуулчихсан. За Бекхэм гэдэг нэрийг авцсан байгаа штэ. За хэрвээ Бруклин болон Никола хоёр саллаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол Николад тухайн Бекхэм гэдэг нэрийг эзэмшиж байгаа учраас, овгийг нь эзэмшиж байгаа учраас түүнтэй холбоотойгоор тэднээс эд хөрөнгө нэхэмжлэх эрх үүснэ гэж байгаа байхгүй юу? Тийм учраас Дэвид болон Виктория хоёр 25-30 жилийн турш ёстой л өөрсдийнхөө мөнчгөрөөрөө
энэхүү бизнесүүдийг босгосон. Тийм байхад Бекхэм гэдэг хүний үр удам биш хүнд бүх зүйлээсээ тасалж өгнө гэдэг бол тэдний хувьд шударга бус. Тийм учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иймэрхүү арга хэмжээг авсан гэж тайлбарлаж илээ. За мэдээж та бүгд бол мэдж байгаа Америкч нь англо-саксоны эрхцэн бүлд хамаарагдж байгаа учраас Америкийн хуулиндаа бол иймэрхүү хуваарьт хөрөнгө, дундын хөрөнгө гэдэг зүйл бол хуулиараа яг яаж зохицуулагддгийг мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс бол миний ойлгосноор ихэвчлэн гэрлэлтийн өмнөх гэрээ гэдэг зүйлээ иймэрхүү эд хөрөнгийн холбоотой асуудлуудаа тусгаж өгдөг. За энэ нь бол шүүхтэр очиод хүчин төгөлд гэрээ гэж бол ойлгож байгаа. За тэгвэл Бруклин болон Никола хоёрын тухайд гэвэл энэхүү гэрлэлтийн өмнөх гэрээ нэ штэ. Николагийн талд илүү ашигтай байхаар иймэрхүү гэрээ байгуулагдсан гэдэг байгаа байхгүй юу? Бруклины талд тийм ч ашигтай биш. За тэгтээ та бүгд бас бодож байгаа ах те. За Peltz гэдэг гэр бүл чинь тэр бумтан штэ. Тэд Бекмээс юугаас халгаж авах вэ гэх мэтчлэн тийм үү? Бекмээс хамаагүй илүү хөрөнгөтэй юм чинь тэрэн дээр бол нэг асуудал үүсэхгүй штэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг цагаа тулах юм бол хүн юу ч хийж магадгүй учраас хэрвээ тэд салвал гэж үзэж ийхүү урьдчилан сэргээлт авсан гэж бол хуулийнхан тайлбарлаж ийсэн. За энэхүү мэдээлэл дээр хуульчдын байр суурь тайлбарлаж байгаа хүмүүсийн байр суурь бол нэг иймэрхүү байна. За тэгвэл олон нийт юу гэж үзэж байгаа гэхээр Бруклин өөрийнхөө ухаангүй, өөрийнхөө юу ч мэддэггүй, юу ч хийж чаддаггүй, ямар ч мэдлэг мэдээлэлгүй тэр тэнэг зангаасаа болж гэр бүлдээ маш их гайг дуудлаа. Тэр аавынхаа, ээжийнхаа 20-30 жилийн амьдралыг өгөөсгөж, 20-30 жилийн хөдөлмөрийг өгөөсгөж ийм тэнэг зүйл хийгээд тахта яах вэ гэдэг байдлаар бол олон нийт хүлээж авч энэхүү нэртэй холбоотой асуудал дээр нь бол Бруклиныг нэлээд тэгж юу яаж байгаа буруутгангуу авч үзэж байгаа гэх юм уу. За зарим хэсэг нь бол маш хэмжээний хөрөнгөтэй ээжиж хүүгээсээ ингээд овгоо харамллаа гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Гэхдээ дийлэн хүмүүс бол энэ зөвхөн овгоо харамлах, энэ зөвхөн эд хөрөнгө харамлах зүйл биш ээ. Энэ эд хөрөнгө чинь Николад ямар ч хамааралгүй зүйл юм аа. Энэ эд хөрөнгө чинь тэр хүмүүсийн 25-30 жилийн турш нойр хоолгүй зүтгэсэн тэр хөдөлмөрийн үр ашиг нь юм аа гэдэг зүйлийг бол тайлбарлаж байгаа. За нэртэй холбоотой асуудал бол нэг юм байна. За тэгвэл дараагийн асуудал гэвэл түүний эксүүд байгаа. За Бруклин бол хэлэхдээ миний ээж миний өмнө амьдралд байсан эмэгтэйчүүдийг дахин миний амьдралд оруулж ирж бит хоёрыг эвгүй байдалд оруулахыг оролдож байсан нь бол илт байсан гэдэг зүйлийг бичсэн байдаг. За тэгвэл хүмүүс Бруклины эксийг бас ухаад эхэлжээ. За юу гэхээр та бүгд бол мэдж байгаа. Би өмнө нь бол хэлсэн Chloe гэдэг энэхүү жүжигчэнтэй 4 жилийн хугацаанд буюу 2014-өөс 2018 оны хооронд үерхчихсэн гэж би ярьжсэн. Тэгвэл энэ хооронд буюу 2017 онд та бүгдийн сайн мэддэг Madison Beer гэх энэхүү дуучинтай мөн папараццийн дууранд бие бинийгээ хөтөлж бие биентэйгээ үнсэлцэж байгаа тэрхүү зураг бичлэгүүд нь бол авагдсан байгаа. За тэрийг нь бол хүмүүс ярьж эхэлж байгаа байхгүй юу? Энэ Madison Beer гэх эмэгтэйтэй үнсэлцснээс Chloe тэр хоёр ингээд салцсан биш үү гэж бол хүмүүс ярьж байгаа. За Madison Beer-ийн тухайд бит хоёр бол зүгээр найзуудаа, бит хоёрт ямар ч тийм романтик харилцаа байхгүй гэж бол өгөөсгсөн байдаг. Гэхдээ тэднийг бол иймэрхүү зураг бичлэг авагдсан гэж бол яриад байсан. За түүнээс гадна Chloe-с салснаас хойш тэрээр 2018-аас 2019 онуудад Lexi Wood гэх нэртэй инфлюенсер эмэгтэйтэй бол үерхчихсэн. Тийм болохоор хүмүүс нэг биш хэд хэдэн эмэгтэйчүүд гэж үзэх юм бол за ямар ч байсан Kim Turnbull гэх дүүтэй нь үерхэж байгаа эмэгтэй. За түүнээс гадна энэ гурвын л нэг байх таа гэх мэтчлэн бол ярьж байгаа. За тэгвэл дан ганц Бруклины өнгөрсөн хүмүүс ухсангүй. Николагийн эксүүдийг мөн ухаад эхэлсэн, түүгээр зогсохгүй Николагийн найзуудын түүхийг хүртэл ухаад эхэлсэн байгаа. За юу гэхээр Никола бол 2016 онд 2 сарын хугацаанд Justin Bieberтэй болцчихсэн юм байна лээ нэрээ. За түүний дараа бол 2017 оны 1 сараас 2018 оны 5 сар гэлөө 6 сар хүртэл Gigi Hadid болон Bella Hadid хоёрын дүү болох Anwar Hadid гэх залуутай үерхчихсэн. За тухайн залуу бол эгчнэрийнхаа нэгэн адил загварын салбарт хүч үзэж ер нь бол модель хийдэг байсан юм байна лээ. Дөнгөж гарч ирж байгаа модель гэхэд оролцох боломжгүй тийм том шоунуудад хүртэл алхаж исэн. Хоёр эгчигээ дагаад нэлээд карьер нь бол хурцтай өсөж исэн юм байна лээ.
Энэ үедээ Николатай үерхэж эхэлсэн. За Николатай үерхсэн цагаас эхлээд Анвар нэлээд тийм зам байдлын хувьд өөрчлөгдөж эхэлсэн гэж байгаа. Анвар Николагийн нэрийг цээжин дээр хүртэл шивүүлж эгч нартайгаа бүр ээжтэйгээ хүртэл холбоогоо тасалж исэн юм байна лээ. За яг юу болсон гэхээр эхэндээ болвол Anwar Hadid-ийн ээж нь Yolanda гэдэг эмэгтэй байгаа. За тухайн эмэгтэй болвол ямар ч байсан Николатай нэлээд тийм нөхөрсөг байсан ч гэсэн Яванда Николагийн зан ааш нэлээд тийм хурц, ширүүн, эвгүй зан ааштай гэн мэдээд ээж нь болвол ерөнхийдөө хүүдээ баг багаар хэлж эхэлсэн байгаа юм л да. Гэхдээ Anwar Hadid болвол эгч нараасаа ээжээсээ холбоогоо тасалсан. Энэ бараг 2 жилийн хугацаанд холбоогоо тасалсан байдаг юм байна лээ. Тэрээр Бруклиний нэгэн айдал гэр бүлийн арга хэмжээнүүдэд оролцоо байсан. За тухайлах юм бол Gigi Hadid-ийн төрсөн өдөрт нь очиагүй, Bella Hadid-ийн фэшн шоунд нь очиагүй, мөн ээжийнхаа талархлын баярын зоог дээр хүртэл очиагүй. 2 жилийн хугацаанд гэр бүлээс нь холдуулж ийсэн. За энэ бүх хугацаанд юу хийжсэн гэхээр Никола болол өөрийнхөө гэр бүлийнхэнтэй Anwar-ыг танилцуулаад за Beverly Hills дэх өөрийнх нь маншинд Anwar болол өдөржин өнждөг байсан гэж байгаа. Түүгээр зогсохгүй түүний карьерт нь хоёр эгч нь болол нэлээд түлхэц өгөөд дүүгээ аль болох загварын энэхүү салбарт хөлөө олтол нь нэлээд дэмжижсэн боловч Николатай үерхсэн цагаас эхлэн хоёр эгчээсээ тэрхүү дэмжлэгээ хүртэл таслаад авахаа болоод харин Никола болол өөрийнхөө эргэн тойрны хүрээллээрээ түүнийг дэмжихийг оролддог байсан гэж байгаа. Гэхдээ Николагоос салсан цагаас эхлэн Anwar бол буцаад эгч нартайгаа холбоо тогтоож, гэрийнхэнтэйгээ холбоо тогтоож, буцаад гэрийнхэнтэйгээ дотн олж эхэлсэн. Гэхдээ карьерийнх нь хувьд маш том тийм уналттай. Уул нь бол дөнгөж карьераа эхлүүлж байгаад энэ хүнтэй үерхсэн боловч эцэст нь карьерийн хувьд маш тийм эрсдэлтэй хэцүү хоёр эгчээсээ хол тасарсан тийм болчихсон байсан гэсэн. За энэхүү салт нь яг юунаас үүдэлтэй вэ гэдгсэн чинь Anwar болохоор Kendall Jenner биш дээ. Алдарт Kendall. За Kendall-тай 2018 онд үнсэлцэж байгаа тийм зураг нь папараццид авагдсанаас болоод өөрийг нь араар нь тавилаа гэд Никола болвол энэхүү харилцааг шууд дуусгасан гэдэг юм байна лээ. За нэг иймэрхүү үерхэл болсон. За тэгээд хүмүүс олвол харал та Николад учир байна штэ. Никола өмнө ч гэсэн нэг залууг аав ээжээс нь гэр бүлээс нь салгахыг оролдож исэн байна. За энэ бол түүний 2 дахь удаагийнхаа Николад л нэг учир байна штэ. Бүр харваас цаанаасаа нэг тийм хүүтэн царайтай хүүтэн хүүхэн ер нь бол энэнд л нэг учир байна. Ер нь Николатай нухацтай үерхэлд орсон хүн болгоно л ер нь гэр бүлээсээ холбоогоо тасалдгийн биш үү гэдэг зүйлийг бол ярьж хэлсэн. Түүгээрч зогсохгүй түүний нөхөрлөлүүдийг бол мөн ухаж гаргаж ирсэн. За Никола болол Selena Gomez-тэй маш дотн найзууд. Selena ч бүр Taylor Swift-тэй дотн байхаасаа илүү тийм дотн найзууд байсан юм байна л да. За тухайлах юм бол тэр хоёр бүр хос шивэстэй бүхий л зүйлийг хамтдаа хийдэг. Brooklyn, Selena Gomez, Nicola гурав болол байнгын хамт явж идэг. Тэгээд бүр ингээд Selena хүртэл тийм joke хийдэг байсан гэж байгаа байхгүй юу гэдэг гэхээр бид гурав ингээд цугтаа үерхдэг. 3 хүний үерхэл гих мэтчлэн тиймэрхүү жокуудыг айгүй хийдэг. Гэтэл сая Selena-гийн хурман дээр бол Никола урагдаагүй. Тэр хоёр олон нийтийн өмнө маш их ил тод найзалж нөхөрлөдөг байсан ч гэсэн баг багаар хөндөрсөөр бие биенийхээ талаар дахиж ярихаач болсон. За тэгвэл энэхүү нөхөрлөл яагаад байхгүй болчихвоо гэж бол хүмүүс хайж эхэлсэн маа. Энэ бол Николагийн зан ааштай шууд холбоотой. Никола Бруклин хоёрын харилцаан донд хөндлөнгөөс харахад нэг болохгүй зүйл байсан. Тийм учраас Selena болвол болохгүй зүйлийн хажуугаар дуугаа өнгөрдөг хүн бишээ. Дуугаа төвчээд найзлах тийм хүн бишээ. Тэр бол заавал нэг юм хэлж байгаа. Тийм болохоор магадгүй тухайн асуудал нь Selena-д үнэхээр байж боломгүй санагдсан учраас ингээд тэр хоёроос бол холдсон баха гэж бол тайлбарлаж байгаа хүмүүс байгаа. За түүнээс гадна яг уу энэтэй нэг холбоогүй л дээ. Гэхдээ зүгээр та бүгдэд сонирхолтой авах болоо гэж одоо нэг цохос дуртчих. Selena Gomez Brooklyn-д нүд унагадаг байсан гэж бол тайлбарлаж байгаа бас хэсэг хүмүүс байгаа. Яагаад гэхээр тэр гурав болол байн хамт байдаг. Selena бүр заримдаа Brooklyn-ийн малгайг өмсөж өгсөн. Brooklyn-ээр өөрийнхөө даашинзны хормоог бариулаад гүйж байгаа. Brooklyn-ийн бүхий л
зураг бичлэгэн дээр комент бичдэг. Түүгээр зогсохгүй Николагийн сторийн дээр Бруклиний зураг мургийг сторийн доо хийхлээр Selena Gomez reply хийдэг байсан гэх мэтчлэн тиймэрхүү юмнуудыг ингээ харахаар яалтчгүй Selena болол Бруклинд харц унгадаг байсан гэж болол хүмүүс бас бичиж байгаа хүмүүс бас байна лээ. Тэгээд ч зогсохгүй Лос Анжелесын нэгэн бааранд Бруклин болон Selena хоёр Николагүйгээр хоёулахнаа уулзаад бильярд тоглож байгаа тийм зургууд бас авагдсан байдгийн мэн лээ. Бүр 2 ч удаагийн тийм тохиолдол тавтагдсан. За тэрнээс нь болоод Никола болвол Selena Gomez өөрийнх нь нөхөр болох хүнд хитрхи дотнчлоо ойртоод байна гэж бодоод найзлахаа болсон гэж болол яриа байсан. Гэхдээ энэ олол яг холбоо хамааралгүй л дээ зүгээр та бүхэндээгээд ингээд чимэх хов хүрэж байна. Мөн Hailey Bieber байгаа. За Hailey Bieber болвол мөн л Николатай нэлээд сайн дотн найзууд байсан ч гэсэн түүний зан чанараас босно уу яасан уу ямар ч хэсэн энэ хоёр болвол ингээд найзлахаа болсон. Магадгүй Николагийн муухай зан чанар Hailey таалагдаагүй байхаа гэдэг зүйлийг бас олон нийт ярьж ирсэн. За Николагийн найзууд бол нэг тийм байна тийм үү. Тэгвэл Бруклиний найзууд гэхээр Мадоннагийн хүү болох Rocco Ritchie гэх залуутай Бруклин багаасаа хамт ингэж тоглож өссөн багаасаа тийм дотн сайн найзууд байсан юм байна л да. Гэхдээ Николатай үерхэж гисэн цагаасаа эхлээд тухайн найзтайгаа бүр огтхонч яриа болсон гэж хэлсэн. За түүгээрч зогсохгүй Jack Ramsey гэх залуу байгаа. Энэ бол Gordon Ramsay-гийн хүүг нь л дээ. Тухайн залуутай мөн л багаасаа хамт өсөж найзалж исэн нэлээд дотн найз ч гэсэн Николатай үерхснээс хойш түүнтэй мөн холбоогоо тасалсан. Одоо бол Бруклиний найзууд хинбэ гэхээр Никола. За Николагийн найзууд яг уу Бруклинтэй найзалж болно. Гэхдээ тодорхой зураастай. Тийм учраас Бруклинийг гэр бүл төдийгүй найзуудаас нь хүртэл тусгаарлаж байна. Энэ Николад нэг асуудал байна гэж бол ярьж байгаа. За үүний дараа бол хүмүүс Николагийн зам байдлын талаар маш их өнгөрснийг нь ухаж гаргаж ирж ярих болсон. За би өмнө нь бол өөрөө өмнөх бичлэгээр хэлж ийсэн. Юу гэхээр Никола болон тэдний гэр бүл, тэдний аав нь олон нийтийн өмнө тийм ч сайн нэртэй хүмүүс биш. Ер нь бол олон нийт тэднийг жоохон тэгж таата хүлээж авдаггүй гэж бол би ярьж исэн. За түүгээр зогсохгүй Николагийн зам байдал бол жоохон тийм эвгүй зам байдалтай гэж бол олон нийт ярьдгаа гэж ярьж исэн. Тэгвэл тэр талаар хүмүүс ухаж гаргаж иржээ. За яагаад Peltz-ийн гэр бүлийнхэн ийм муу нэртэй байх болов гэдэг талаар бүгдөө ярьцгаая. За Peltz-ийн гэр бүлийнхэн болвол мэдээж тэр бомбтнууд. Тийм үү? Түүний ээжийнх нь ингэртэй зүүцэн, чихэндээ зүүцэн, гар хуруундаа зүүцэн байгаа Diamond энтер болвол угаасаа солиотой. Интернетийн хүмүүс бол байнга ярьдаг. Тэр хэмжээг нь хараач. Юу вэ? Наатахаараа баг намайг цохиж аллаа гэдэг ч юм уу Нэг тиймэрхүү зүйлийг бол байнга ярьдаг. Тэр хэмжээгээр маш их хэмжээний хөрөнгө мөнгөтэй хүмүүс мэдээж өөрсдөө янз бүрийн хүмүүсийг ажилуулах болно. За ингээд гэрт нь олвол 7 хоног болгон шинэ үйлчлүүлэгчид ирдэг байсан гэнэ л дээ. Яагаад гэхээр Peltz-ийн гэр бүлийнхэн өөрсдийн гэрийн дотоод ажилдаа туслуулахаар авсан хүмүүстэй маш их хатуу чанга ханддаг. Нэг удаа Peltz-ийн гэрийнхэн тэр нойлынхын суул дур дээр нэг тийм тусал шээсний тийм толб байсан юм байна л да. За тийм учраас өөрийнхөө үйлчлэгчээр тэрхүү толбыг 4 удаа харьцуулсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ 4 удаа харьцуулсны дараа ч гэсэн маш их хатуу хандаад байсан учраас тухайн үйлчлэгч нь жоохон тийм дургуутсангүй хандлагыг бол гаргасан юм байна. За тэр нь бол ээжд нь таалагдаагүй шууд ажлаас нь тэр дор нь халсан. Яагаад гэхээр энэ миний төлөө ажиллаж иж яахлаараа надад дургуутсдیں۔ Хандлага нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар бол түүнийг халсан гэж хэлсэн. За түүнээс гадна Никола болвол багаасаа өөрийнхөө гэрт ажилдаг байсан үйлчлэгч нарыг сүрдүүлдэг. Миний хийсэн зүйлийг хийхгүй болвол та нарыг би ажлаас чинь халуулна шүү. Би аавдаа хэлэхэд л та нарыг ажлаас чинь халуулна шүү гэж бол хэлдэг байсан. За нэг удаа бүр өөрийнхөө асрагчийг энэ одоо надад хэрэггүй гингүүтээ 2 хамгаалагчаараа гэрээсээ чирүүлж зүгээрч гаргахгүй бүр чирүүлж авч гаргаж ийсэн гэж ийсэн. Тэд болвол 7 хоног болгон шинэ хүн авдаг гэж байгаа штэ. За шинэ хүн ороод ирлээ. Ажилуулж болох бүхий л цаг хугацаанд нь ажилуулдаг. Хийлгэж болох бүхий л заваан балер болгоныг хийлэгдэг байсан гэж. Тэгтээ 7 хоногийн сүүлээр ажлаас нь халчдаг. Тэгээд энэхүү сайкл нь дахиад эхнээсээ. Дахиад шинэ хүн. Дахиад 7 хоногийн төгсгөлд халагдчихдаг. Нэг иймэрхүү байдлаар бол явдаг.
Мөн ажилчдаа үлдсэн хоолыг нь идлээ гэж шийтгдэг. Хаях ёстой байсан хоолыг нь та нар идлээ гэдэг байдлаар ажилчдаа мөн шийтгдэг байсан. За зарим үйлчлэгч нартаа болвол аав нь бэлгийн тийм хүчирхийлэл ажлын байрны бэлгийн дарамт ч юм уу тиймэрхүү зүйл болвол үйлдэжсэн гэдэг тийм бас цуурхал байсан. Түүгээрч зогсохгүй. Никола 14 настай байхдаа өөрийнхөө асрагчийг шатнаас түлхсэн гэдэг тийм цуурхлыг та бүгд сонсч ирсэн үү? Би бас сонсож байгаагүй юм байна лээ. Тэгсэн чинь тэр цуурхал болвол Николагийн амьдралын туршид түүний хойноос дагж явж байгаа тийм цуурхал байгаа. Энэхүү мэдээлэл нь 2009 онд гарч ирсэн. За түүнээс гадна 2 жолоочийн хэрэг байгаа. Гэхдээ энэхүү асрагчийн хэргийг төрүүлээд яриадах юм. За тухайн асрагчаа болвол өөрийнхөө тэр нөгөө шатнаасаа меншныхаа шатнаас түлхсэн гэдэг тийм мэдээлэл 2009 онд гарсан. Гэхдээ 2022 онд тухайн асрагчийн гэр бүлээс нь бүхэл бүтэн 13 жилийн дараа тийм зүйл болоогүй. Тэр бол худлаа гэдэг зүйлийг Ницааж хамгийн анх удаа дугарсан. Тэгвэл энэ 13 жилийн хугацаанд юу болсон бэ? Энэ дээр хүмүүс амар их одоо эргэлзэж байгаа. Яагаад гэхээр үнэхээр худлаа байсан бол тэр дор нь ингээ мэддэхгүй яасан. Яагаад бүхэл бүтэн 13 жилийн турш тасралтгүй яригдаж байхад одоо 22 онд гинт гарч ирж ярьж байгаа юм бэ? Яг 22 онд ч Бруклин болон Никола хоёрын хурим болсон штэ. За тийм учраас магадгүй хуримтай нь холбоотой тэдний гэр бүлд сөргөөр нөлөөлж исэн учраас ийхүү тухайн асрагчийнхаа гэр бүлд тодорхой хэмжээний нөхөн олгор олгоод ингэж яриулсан юм биш үү гэж хардж байгаа хүмүүс бас байгаа. За дараачихын тухайн нийтлэл дээр байсан муу 2 жолоочийн хэрэг байгаа. За тухайн 2 жолооч болвол үндслэлгүйгээр халагдсан гэдэг шалтгаанаар Nelson Peltz буюу аавыг нь шүүхэд өгчээсэн юм байна лээ. За нэгтгэн нь бол яасан гэхээр цусан дахь сахарын хэмжээ нь ихсээд за тэгээд эмчийн бичгтэйгээр нэг өдөр бол амрах тийм эмчийн бичгтэй манайхаар бол акттай байсан. Гэхдээ ажлаас нь халдсан. За дараачийн хүн нь болохоор ажил дээрээ байжгаад маш их хэмжээгээр толгой нөгдөөд байсан учраас арга буюу эмнэлэг яваад ирэх оронд нь ажлаас нь халчихсан. Ийм 2 тохиолдол байд юм байна лээ. За энэ мэт асуудлуудыг ярьж гарч ирсэн зөндөө хүмүүс байдаг гэсэн бүр үнэхээр маш олон хүмүүс байдаг. Тийм учраас Peltz-ийн гэр бүлийнхэн болол олон нийтэд тийм их сайнаар дурсагддаггүй, жоохон ам муутай байдгийн тийм учиртай юм байна лээ. За энэ мэт асуудлаас болоод за харж гин үү? Наад Никола ч бол угаасаа хүмүүжлийн доголдолтой. Багаасаа хүмүүсийг өөрийнхөө дураар байлгадаг ингээд өссөн одоо болохоор өөрийнхөө нөхөрдөө ийм зүйлийг хийж гинэ гэж болол хүмүүс бас ярьж байгаа. За дараачих нь бол бүжгийн асуудал байгаа. За энэ дээр бол Бруклин хэлжсэн ээж маань миний хамгийн анхны бүжгийг хулгайлж сөөрүүлсэн. Тэгэхдээ надтай маш тийм эвгүй байдлаар бүжгэлсэн, маш тийм цохисгүй байдлаар бүжгэлсэн гэж бол бичсэн байсан. За энэхүү бүжигтэй нь холбоотой янз бүрийн иймэрхүү зурагнууд, янз бүрийн иймэрхүү мемнүүд зөндөө гараад ирсэн байна лээ нэрээ маш сонирхолтой инээдтэй байсан. За тэгвэл энэхүү мэдэгдэл нь худлаа гэдгийг хүмүүс нотолж гаргаж ирж ярьж байгаа. Яагаад гэхээр эхний бүжгийг бол яалтчгүй Бруклин болон Никола хоёр бүжгэлсэн. За дараагийн бүжгийг бол Никола аавтайгаа бүжгэлсэн. Аав охин хоёрын бүжиг гэж байдаг штэ. За тэгэж бүжгэлсэн. Тэгвэл энэхүү Mark Anthony гэх хүн Late Night Party-ных нь үеэр дуулсан гэж байгаа байхгүй юу? Дуулж үг хэлсэн. За тийм учраас Бруклин болон Виктория хоёр бол 3 дахь бүжгийг хамтдаа бүжгэлсэн маа гэдэг зүйлийг бол гаргаж ирж ярьжсэн. Яагаад ингэж худлаа яриад байгаа? Ер нь яагаад хүн ээжтэйгээ бүжгэлж болдгүй. Энэ чинь эхнийч биш, 2 дахьч биш, 3 дахь бүжиг нь биш дээ. Өөрийг нь төрүүлж өсгсөн хүнтэйгээ ганц удаа бүжгэлж яагаад болдгүй. Яагаад хурим гэхээрээ бүх зүйл Никола дээр, бүх зүйл Николагийн хүснээр байх ёстой юм бэ гэдэг зүйлийг бас хүмүүс гаргаж ирж ярьж байгаа. Энэ дээр бол Бруклинийг худлаа ярьж байна гэж бол хүмүүс ярьж байгаа. За дараачих нь бол даашинзны асуудал байгаа. За энэхүү даашинз цаашдаа хэдэн жилийн хугацаанд яригдахыг би таашгүй. Гэхдээ л энэхүү даашинзны асуудал дахиад сөхөгдлөө. За яасан гэхээр Бруклины мэдэгдэл дээр бол даашинзыг Виктория эцсийн мөчид шийдвэр гаргаад цуцалсан. Тийм учраас маш яралтай даашинз олох шаардлагатай байсан. Уул нь Никола болвол түүний даашинзыг өмснө гэд маш сэтгэл өндөр хүлээлттэй догтлолтой хүлээж исэн гэдэг тийм утга бүхий зүйлийг бол мэдгдсэн. Гэхдээ олон нийт үүнийг худлаа гэж үзэж байгаа.
Яад гэхээр хэрвээ үнэхээр эцсийн мөчөд даашин цайх шаардлага үүссэн бол яаж бүхэл бүтэн алдартай дизайнерын яг өөрийнх нь сайзны даашинзыг тийм богино хугацаанд олсон бэ гэдэг зүйлийг хүмүүс гайхаж эхэлсэн. My favorite outfit I've ever worn is my wedding dress. I got to go to Rome and design it with everyone at Valentino, and it was just a dream. My dad took me with my brother and my mom in Brooklyn, but then my dad in Brooklyn did something else, obviously, because they couldn't come into the fitting. Just being able to go to Rome and go to a new place that I've never been and design a dress with my mom, and it was just like Ингээд дээр үеийн нийтлэлүүд, дээр үеийнх нь яриануудыг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь Никола нэг ярилцлагада миний хамгийн дуртай хувцас бол миний хурмын даашинз байсан. Би аав ээжтэйгээ мөн ахтайгаа Бруклинтэй бөөнөрөө Ром руу очиж өөрийнхөө даашинзыг хийлгсэн. За Ромд очоод Валентино дээр очиж өөрийнхөө даашинзыг хийлгэхдээ яг эдгээр өдрүүд бол миний хувьд зүүч шиг байсан. Би тэр даашинзыг, би тэр загварыг ярилцаад байж байхдаа надад яг л эд шичиг байсан гэх тийм утга бүхий зүйлийг ярьсан байсан. За түүнээс гадна 2022 онд Vogue сэтгүүл дээр гарсан нэгэн ярилцлага байгаа. Энэ дээр бол Валентиногийн загвар зохион бүтээгч дизайнер нь Николатай бүтэн жилийн хугацаанд холбогдож, ярилцаж, санал хүсэлтэд солилцож, ингэсний эцэс энэхүү даашинзыг уралсан юма гэдэг зүйлийг бичсэн байсан. Тэгэхээр энэхүү мэдэгдэл бол худлаа. Та хоёр яаж бүхэл бүтэн Valentino гэх том брендийн дизайнерын тэрхүү бүтээлийг өгөөсгөж чадж байна. Тэрхүү бүтээлийг зүгээр нэг яаралтай үед гинт олоод авах боломжтой энгийн зүйл мэтэр ойлгуулж чадж байна гэдэг зүйлийг мөн ярьж исэн. За нэг иймэрхүү зүйлүүд бол сүүлийн 2 хоногт интернетээр бүр ингээд маш ихээр гарч ирж байна да. Сүүлдээ би баг ингээд Дэвид Бекхэм, Виктория Бекхэм, Бруклин Бекхэм энтрийн ингээд энэхүү ярианаас нь бол ингээд үнэхээр залхаад ядартлаа тийм маш их хэмжээний тиймэрхүү зүйлсүүдийг бол ярьж байгаа. За олон нийтийн нийгмийн сэтгэл зүйг, нийгмийн чиг хандлагыг судалдаг мэрэгчлэтнүүд бас үүнийг юу гэж үзэж байгаа гэхээр энэхүү мэдээллийг гаргаснараа Бруклин бол өөрөө илүү их урт хугацаанд илүү их охирлыг амсах болно. Энэхүү мэдээлэл нь Бруклинд илүү хохиролтой байх болно гэдэг зүйлийг хэлсэн. За тэд бол Викториягийн тэрхүү зохисгүй бүжгийн талаар хүмүүс аль хэдийнэ янз бүрийн зураг инээдтэй хошин байдлаар янз бүрийн зургууд хийгээд эхэлж гисэн. За энэ нь бол альва асуудлыг олон нийт хошин байдал руу эргүүлээд хошигноод эхлэхээр тухайн асуудлаас үүдэх хохирлын цар хэмжээ маш их хумигдаж хязгаарлагдмал болдгоо. Тийм болохоор хэдийнэ олон нийт үүнийг хошин байдлаар хүлээгээд авсан бол Викториад тийм чиг хохирол очихгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. За дараачих нь болохоор энэхүү мэдээлэл гарснаас хойш Викториягийн өөрийнх нь хамгийн анхны гаргасан дебют сингл болох Not Such an Innocent Girl гэх нэртэй дуу нь Их Британд нэгт жигсжээ. Хүмүүс энэхүү мэдээлэлээс болоод маш их хэмжээгээр Викториягийн тэрхүү дууг сонсох болсон. Энэ нь эргүүлээд Викторияд сайнаар нөлөөлж байна гэдэг зүйлийг бас яриад байгаа аахгүй юу? За түүнээс гадна Дэвид болон Виктория хоёртой олон жилийн хугацаанд хэвлэл мэдээллийг нь хариуцсан ажиллаж исэн хүн мөн энэ талаар ам нээсэн. Юу гэж исэн гэхээр за Дэвид болон Виктория хоёр болвол олон жилийн хугацаанд хэвлэл мэдээллийнхнаар алуулгатай алуулаад тэд нарыг ашиглагтай ашиглаад өөрсдөө драма үүсгээд тухайн драманаасаа өөрсдөө хөнгөн авч гараад ингээд сурчсан хүмүүсээ. Ингээд Бруклин мэдээлэл хийгээд тэд болвол тийм амар хүн дээр хүлээж авахгүй. Хэдийгээр тэд наана ингээд тайван юуч болоогүй юм шиг хинэнч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа ч гэсэн аль хэдийн чимээгүйхнэр энэхүү асуудал дээр арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа гэдэг зүйлийг бас ярьж исэн. За олон нийт болвол Бруклиний энэхүү мэдээлэл гарснаас хойш мөн талцгын хувьд талцж байгаа. Гэхдээ дийлэх хүмүүс бол Бекхэм гэр бүлийнхний талд бол байгаа. Тэд болвол Дэвид болон Виктория хоёрын талд байгаа гэдгээ бол өөрсдөө илэрхийлж байгаа. Бруклин болвол гэртээ хүмүүжлгүй хүүхэд, ухаангүй, өөрийн гэсэн мэдлэг боловсралгүй хүүхэд ямар их гайг дуудаж болдгийг харуулж байна гэж бол ингэж ярьж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. Энэхүү мэдээлэл гарснараа тэрхүү хүмүүсийн үзэл бодол, байр сууринд нь бол тийм ч их нөлөөлөөгүй. За нэг иймэрхүү асуудлууд байна. За түүнээс гадна олон нийт юу гэж үзэж байгаа гэхээр Никола болвол Меган Марклийн дараагийн хувилбар. Меган Марклийг бүр ингээд аимшигтай болгосон хувилбар наа. Дараачийн Принц Харри болон Меган Маркл хоёр юм аа.
гэдэг зүйлийг бас ярьж байгаа. За Brooklyn болол нэг ярилцлагадаа inspiration урам зориг авдаг хүн маань бол Prince Harry ханхүү Harry Yama гэдэг зүйлийг хэлж исэн гэсэн. Энэ үгээрээ тэр болол ингээд өөрийгөө бүтэн илэрхийлчлээ гэж олон нийт үзэж байгаа. Яа тэгэхээр энэ хоёр бол ирээдүйн тэр хоёрын дараагийн үргэлжлэл season 2 нь байх болно гэдэг зүйлийг бас ярьж байгаа. Түүнээс гадна олон нийт юу гэж хүсэж байгаа гэхээр одоо бидэнд Cruise Beckham хэрэгтэй байна. Ер нь бол энэхүү Beckham-ийн гэр бүлийнхэн дунд те юугаа худлаа яриад байгаа юм бэ? Юу үлэхэр зохиогоод байгаа юм бэ гэдэг ч юм уу тиймэрхүү юмыг хал палгүй шууд ингээд хилдэг нөхөр бол яалтчгүй Cruise Beckham байгаа. За Cruise Beckham болол нөгөө 12 сард David Beckham болон Victoria Beckham хоёр хүүгээ дагахаа болжээ гэдэг нийтлэлүүд гарлаа марлаа гэдээ ярьж ирсэн шүү дээ. За тэрхүү мэдээллийг хамгийн анх удаа шууд ницаасан хүн болол Cruise Beckham байгаа. Тэрээр болол нэг л өглөө аав ээж хоёр маань блоглогдчихсон сэрсэн яг л над шиг гэдэг зүйлийг бол хэлсэн байгаа. Тийм болохоор олон нийт одоо Cruise ам нэгээч бидэнд Cruise-ийн одоо юу гэж ярих нь сонирн байна. Одоо бол бидэнд Brooklyn юу гэж ярих, Victoria юу гэж ярих тийм сонирн биш байна. Бидэнд яг одоо Cruise Beckham хэрэгтэй байна. Cruise Beckham ямар нэгэн зүйл хэлэлтэй гэдэг зүйлийг бас айгүй их ярьж исэн. За ингээд хүмүүсийн үзэл бодол, байр суурь нэг иймэрхүү байна да. Энэ сүүлийн үеийн зүйлүүд дээр бол би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй дүгнэлтийг та бүхэндээ үлдээ. Яг юу гэж бодогдож байгаагаа мөн бичээрэй. Түүнээс гадна нөгөө нэг хиний Ace Family-гийн бичлэгийг маш олон хүмүүс сонирхож байна гэж над руу бичиж байгаа. Тийм учраас Ace Family-гийн бичлэг бас удахгүй орох болно. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлалаа. 싫어하는 얘기를 마저도 서로에게 웃어줄까